За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За Apex Capital-аас өргөдөг энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнгөрсөн дугаараар та бүхэндээ за ойролт орнод үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны зах зээлийн талаар мэдээлэл хүргэсэн бол за энэ удаагийн дугаараар бид батлан хамгаалах салбарын талаар мэдээлэл бэлтгэхээр бэлэн боллоо. За ойролт орнод өрнөж буй хурцтнууд байдлын хэвд гэх юм бол одоогийн нөхцөл байдал маань харьцангуй сайжрахгүйгээр за нөхцөл байдал ер нь бол үргэлжилсэн за төвийг сахисан байдалтай нөхцөл байдлууд бол үргэлжилсэн хэвээр байгаа. За Америкийн нэгдсэн улс болон Израилийн хамтарсан довтлогоо бол Иранд бол нэг хүнд цохилтыг бол өгсөн байгаад байгаа. За Ираны хувьд гэх юм бол эсрэг дайралтыг Америкийн нэгдсэн улсын цэргийн баазууд руу өгсөн байгаад байгаа учраас олон улс бол тус гурван улсын хоорондох зөрчилдөөнийг нэлээд ажигласан байдалтай, төвийг сахисан байдалтай нөхцөл байдал бол эдийн засгийн дээр бол үргэлжилсэн хэвээрээ байгаа. За тус үйл явдал маань өөрөө хөрөнгийн зах зээл, эдийн засаг, за тэгээд нийлүүлэлтийн сүлжээнд бол маш өндөр нөлөөллийг бол үзүүлчихсэн байна. За газрын тосны хомсдол, нийлүүлэлтийн сүлжээний хомсдол, за тэгээд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр батлан хамгаалахын салбарын компаниудын хувьцаа бол эргээд хөрөнгө оруулагч нарын анхаарлыг бол маш ихээр бол татсан хэвээр байгаа. За хоёрдугаарт гэх юм бол тус сөргөлдөөний улмаас үүссэн үүссний үр дүнд бол ормозын хоолой бол одоогоор бол ямар нэгэн ачаа тээврийг бол гарахгүй байгаа буюу газрын тосны нийлүүлэлт бол хомсдолтой байгаа нөхцөл байдалтай бол байсаар байна. За Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын салбар бол дэлхийн зах зээл дээр бол мэдээж төсвийн бол нэлээд өндөр хувийг нь эзэлдэг. Эзлэх хэмжээгээр бол мэдээж томд тооцогддог. За тийм учраас ч гэсэн хөрөнгө оруулагч нар бол тус салбарт бол нэлээд өндөр анхаарлыг хандуулж хөрөнгө оруулалтын чеклистэнд бол оруулах шаардлагатай байгаа. За тэгээд Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын салбар болон дэлхийн батлан хамгаалахын салбарын нөхцөл байдалтай танилцсан тийм ээ. За энэ график дээр бол дэлхийн нийт батлан хамгаалах салбарын одоо зардлын графикийг харуулсан байгаа. За 2024 оны байдлаар 2.7 их найд ам долларт хүрсэн. За энэ бол 21 оноос хойш ерөнхийдөө 28 орчим хувийн өсөлттэй байгаад байгаа. 21 оноос хойш бол ер нь нэлээд огцон өссөн байгаа. За шалтгаан гэвэл Орос Украины ковидын дараачаар Орос Украины дайн эхэлсэнтэй холбоотойгоор улс орнууд батлан хамгаалахтаа одоо тухайн салбартаа одоо зарцуулах одоо зардлын хэмжээнүүд нэмэгдсэн. За гол хөтлөгч хүчин зүйлсийг авч үзэх юм бол шинэ зэвсэг болон системийн худалдаа авалтууд бол нэлээд нэмэгдэж байгаа. За хуучин техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн одоо шинжилэл бол бас орж ирж байгаа. За дээр нь Орос Украины асуудлаас нэмэгдээд бас Хятадын тэнгис болон Тайваны асуудлууд бас нэлээд сүүлийн жилүүдэд эзэмшиж байгаатай холбоотойгоор одоо улс орнууд бол нэлээд батлан хамгаалах салбарынхаа зардлуудыг өсгөж байна гэсэн тийм дүр зураг ажиглагдаж байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол за дараагийн график дээр харж байгаачлан за дэлхийн нэлээд томд тооцогдох 8 гүрний нийт батлан хамгаалах салбартаа зарцуулчихсан байгаа төсвийг нийлүүлсэн хэмжээний буюу нийтдээ 968 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг бол тус салбартаа зөвхөн зарцуулчихсан байгаа гэдэг үзүүлэлтийг бол 2025 онд олон улсын их сурвалжууд бол дурдчихсан байна. Тэгэхээр энэ графикнаас харахад л юу гэж тодорхойлж болох вэ гэхээр хөрөнгө оруулагч нарын хувьд гэх юм бол Америкийн нэгдсэн улс за тэр дундаа уг салбар руу нэлээд анхаарлаа хандуулах нь зүйтэй байгаамаа гэдгийг бол ялцчихгүй илэрхийлж байгаа тоо үзүүлэлтийг бол нэгт тооцогдож байна. За мөн Хятад болон Оросын холбооны улсууд тус салбартаа яг хэдийн хэмжээний зардлыг бол одоо төсөвлөжсөн байгаа вэ гэдэг график үзүүлэлтүүдийг харуул харьцангуй бага хэмжээнд буюу Америкийн нэгдсэн улсын одоо 968 тэрбум гэдэг дөнгөс бол харьцангуй бага байгаа маань өөрөө Хятад улс яг одоо ойролт орнод өрнөж буй сөргөлдөөнийг бол харьцангуй одоо эсэргүүцсэн байр суурьтай буюу нэлээд төвийг сахичихсан байр суурьтай байгааг бол илтгэж байгаа. За дараагаар нь болохоор за улс орнууд яг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ яг хэр их орчмыг хувийг одоо батлан хамгаалах салбартаа одоо зарцуулд юм бэ гэдэг статистикууд гарч ирж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд ер нь хамгийн өндөр одоо төсвийг зарцуулаад явж байгаа гэдэг түрүү дурдлаа шүү дээ тийм. За Америкийн нэгдсэн улсыг сүүлийн хэдэн жилүүдийг хараад үзэх юм бол ер нь нэг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3-5 орчим хувийг яг батлан хамгаалах салбартаа зарцуулаад явж байна. За НАТО-гийн ихэнх орнууд бол 2 орчим хувьд зарцуулж байна. За тэгээд түрүүн дурдсанчлан Хятад улсын хувьд бол 1.5-аас 2 орчим хувь зарцуулаад явж байгаа. За Орос улсны дотоодын нийт бүтээгдэхүүний 2 орчим хувь гэдэг ч юм уу. За энэ дээрээс бол НАТО-гийн гишүүн орнууд сүүлийн яг одоо энэ ойролт орнуудын нөхцөл байдалтай хамааралтайгаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бол нэг
5 орчим хувьд зардлаа хүргэх гэсэн тийм төлөвлөгөөтэй явж байгаа. За хэрвээ ирэх жилүүдэд яг дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувиа яг хүргээд явах юм бол за 2030 он гэхэд ерөнхийдөө 5.8 тэрбум долларын зах зээл бол бий болохоор дүр зураг ажиглагдаж байгаа. За энэ нь болохоор яг одоогийн зах зээлтэй харьцуулахад 92% өсөх тийм боломжтой байгаа. Тэгэхээр яг НАТО-гийн орнууд яг тухайн зорилттой хүрээ 5 орчим хувьд хүрэгчүүл уг зах зээл маань цаашаа бол бараг 1 дахин орчим өсөх тийм тооцоо гарч ирж байгаа гэсэн. График бол нэлээд өндөр түвшинд байх харагдаж байна тийм ээ. За дараагийн график дээр хагдж байгаа мэдээллүүдийн хувьд гэх юм бол яг Америкийн нэгдсэн улс маань төсөв бол нэлээд өндөр байгаа гэдгийг бол дурдчихсан байгаа тийм ээ. За тэгэх юм бол тус төсвийг яг ямар салбарт одоо яг ямар үйл ажиллагаанд зарцуулах гад байгаа юм бэ гэдгийг бол энэхүү графикын дээр бол танилцуулж байна. За хамгийн өндөр хувийг буюу 37% болвол яг ашиглалт болон засвар үйлчилгээ. За үүний дараагаар хүний нөөц. За 3 дугаарт судалгаа болон хөгжүүлэлтийн зардалт бол төсөөлчихсөн. За энэ 3 дугаарт байгаа үзүүлэлт маань бас нэлээд өндөр хувийг буюу одоо 19%-ийг бүрдүүлээд байгаа маань Америкийн нэгдсэн улс цаашдаа буюу ирээдүйд тус салбартаа илүү их одоо дэвшилтэт технологиуд болон за судалгаа хөгжүүлэлтүүдийг хийж яг батлан хамгаалах салбарынхаа төсвийг бол улам нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг бол хангахыг одоо хүсэж байгаа гэдгийг бол яг энэхүү одоо төсвөлжсэн байгаа тоо үзүүлэлтүүдээс бол харж болохоор юм тийм ээ. За энэ дээр болохоор яг тухайн одоо Америкийн нэгдсэн улс одоо батлан хамгаалахын салбарт одоо яг төсвөө нэмэгдүүлээд байна шүү дээ. За энэ дээр бол нэг 4 дэд салбарыг бол авч үзээд байгаа. За хамгийн их одоо зарцуулалтыг бол кибер хамгаалалт ерөөдөө эзэлж байгаа. За тоон статистикаас харах юм бол 2022 оны хувьд 31 орчим мянган одоо кибер халдлагад Америкийн нэгдсэн улс өртсөн байгаа. Энэ бол сүүлийн жилүүдэд бол нэлээд нэмэгдээд явж байгаа гэдэг үднээс за кибер хамгаалалтынхаа зардлыг бол нэлээд нэмэгдүүлж байгаа. За үүний дараагаар сансрын хамгаалалт орж ин. За энэ дээр нэг агаарын цогцлтуудаас хамгаалах хамгаалтын систем гэдэг ч юм уу. За тэгээд хиймэл оюухаа орж ирж байна. За тэгээд hypersonic зэвсэг гэдэг. За hypersonic зэвсэг маань болохоор яг өндөр хурдтай тийм пуужингийн зэвсгүүд байгаа. Ерөнхийдөө яг нэг хамгаалтын юм системийг бол нэлээд эвдсэн тиймэрхүү байдалтай. Тэгэхээр энэ дээрээс харахаар бас өмнөх график дээр дурдсанаар яг судалгаа болон хөгжүүлэлтийн зардлыг бол нэмэгдүүлнэ гэдэг маань өөрөө яг энэхүү дараагийн слайдн дээр гарч ирж байгаа. 2030 он гэхэд бол hypersonic зэвсгүүдийг бол баг хэмжээг нь бол 2 дахин нэмэгдүүлэх хэмжээний одоо зах зээлийг бий болгоно гэдгийг бол төсөөллийг бол тавьсан байгаатай холбоотой байгаа юм тийм ээ. Тийм ээ. За тэгээд юун дээр яг тухайн одоо хөрөнгөний зах зээлээс те яг батлан хамгаалах салбартай холбоотой яг хувьцаа ч юм уу одоо биржээр арилжаалагдаг сангуудад хөрөнгө оруулъя гэвэл за бидний бэлтгэсэн одоо ITA гэдэг биржээр арилжаалагдаг сан байгаа. За 25 оноос хойш өсөлтийг авч үзэх юм бол за 25 оноос хойш яг өнөөдрийн хугацаанд бол нэг 64 орчим хувийн өсөлтийг үзүүлсэн байна. Одоо нэг $239 арилжаалагдаж байна. За яг энэ хугацаанд Америкийн голлох индекс болох S&P 500 маань 21%-аар өссөн байна. Тэгэхээр яг бенчмарк болох индексээс ерөнхийдөө 3 дахин өндөр өсөлтийг үзүүлсэн. За дотор нь багтаж байгаа компаниудыг авч үзэх юм бол ерөнхийдөө яг агаарын довтлоготой холбоотой, за агаарын дайны хөлөг онгоц гэдэг ч юм уу те. За тэрнээс хамгаалах систем, за дроноор дайралт хийдэг түүнийг одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийдэг компаниуд бол дийлэх хувийг эзлээд явж байгаа ETF байна. Бид бүгдийн сайн мэдхээр одоо Boeing компани хувьцаа бол энэхүү ETF-т бол орчихсон байгаа гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө бол үйл ажиллагаа нь бол агаарын тээвэр онгоц бүтээдэг. За нөгөө талдаа зарим хэсгийг нь болохоор бас яг байлдааны шин чанартай агаарын хөлгүүд бүтээдэг тиймэрхүү байгаа. За мэдээж батлан хамгаалахын салбарт гарч байгаа өсөлтөд бол ойрхон дорнодтой холбоотой мөргөлдөөн бол ирээдүйд одоо улс хоорондын мөргөлдөөнөөс үүсэж ирээдүйд бол мэдээ юм өсөх хандлагатай байгаа гэдэг бол ер нь бол статистик тоонууд бол батлаад бол яваад байна тийм ээ. За зөвхөн батлан хамгаалахын салбар гэдгээс гадна за газрын ховор элементэд тооцогдох газрын тоос, зис, за тэгээд үүнээс гадна бусад одоо олон төрлийн далайн тээвэртэй холбоотой компаниудын хувьцаа, за ETF-үүд бол мөн адил өсөлтүүдийг бол үзүүлээд явж байгаа. За үүнээс нэр дурдах юм бол газрын тостой холбоотой ETF гэхэд яг он гарснаас хойш буюу 2026 он гарснаас хойш 209% өсөлтийг үзүүлчихсэн нэлээд юм өндөр одоо
өсөлтийг хөрөнгөний зах зээл дээр дангаараа одоо ингээд бүрдүүлээд явж байгаа маань одоо хөрөнгө оруулагч нарын хувьд одоо зөвхөн одоо нэг ойрхон орнодод мөргөлдөөн гарч байгаа гэдэг мэдэнээс гадна яг ямархуу байдлаар хөрөнгө оруулалтад одоо ашиглаж болох юм бэ тийм ээ. Үүнээс одоо хэрхэн одоо ашиг хүртэж болох юм бэ гэдэг зүйлийг бол ялтчгүй чеклистэндээ оруулж анхаарах шаардлагатай байгаа тийм. За энэхүү мэдээллийг бол яг 2026 он гарснаас хойш мэдээллүүдэд бол тулгуурлан гаргасан. За нөхцөл байдлын хувьд гэх юм бол одоогоор бол яг уг мөргөлдөө намч хэсэг нь бол одоо хүм бүрийн хувьд бол таамаг бол хэвээрээ байгаа тийм ээ. За Монгол улсын хувьд гэх юм бол яг ямархуу байдлаар нөлөөлөх боломжтой юм бэ гэдгийг бол бас эдийн засгч нарын нэлийн байдлаар судалж байна. За манай улсын хувьд гэх юм бол мэдээж нөгөө төс шатхууны одоо 100% хамааралтай орн байдаг. За 95%-ийг нь бол улсын холбооны улсаас, за 5%-ийг нь бол бүгд найрамдах хятад ард улсаас бол импортлдог бол нөхцөл байдалтай байгаа. За одоогийн байдлаар бол хятадаас бол орж ирж байгаа шатхууны импортын хэмжээ бол эрс буурчихсан нөхцөл байдалтай ер нь бол байна тийм ээ. Бас эдгэж нөгөө макро эдийн засгийн мөргөлдөөн болж байгаа ч гэсэн манай улсын хувьд ч гэсэн яг ямархуу байдлаар нөлөөлөх боломжтой юм бэ гэдгийг бол хөрөнгө оруулагч нарын зүгээс бол мэдээж бас судалж анхаарч явах шаардлагатай байгаа тийм ээ. Хятадаас одоо нэг хэмжээ буурчлаа шүү дээ. Хятад маань бас өөрсдөө түрүү дурдсанчлан ормон улсын хоолойгоос бас нэлээд их хэмжээний газрын төсвийг бас хэлэлтээр авдаг байгаа тийм. Цус хоолой нь одоогоор бол ер нь бүрэн зогсчихсан байгаа учраас өөрсдийнхөө одоо нэг нөөцийг нэгсэндээ бүртгэж долларын бас шаардлагыг хангахын тулд одоо экспортоо тодорхой хэмжээнд бууруулад байна гэсэн үг шүү дээ. За энэ хүрээд Apex Capital-ийн зүгээс бэлтгэсэн ойрхон оронтой холбоотой зөрчилдөөн болон за түүхийн эдийн судалгаанууд зэрийг бол та бүхэнд хүргэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг та Apex Capital үнцасны компанитай холбогдсон аваарай. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ийн хамт хүргэж байна.